За өнөөдөр та бүхэндээ бас нэгэн хүн амтнаас нууж явдаг үнэлэхүү тансаг дүрслэл хийгээд сонирхол татам мадлын явдлаар дүүрэн нэгэн онцгой зохиолыг ярьж өгөх болсноо дуулахад таатай байна. Анхны их зохиол бол Anne of Green Gables зохиол маань 1980-ад оны сүүл үед хамаарх үйл явц аж амьдралыг дүрслсэн байдаг бөгөөд дэлхийд даяар алдартай болжээ. За тэгээд ном хүүхэлдэйн кино, цуврал, уран сайхны кино гээд олон хөлбраар засагцаар ирсэн байдаг бөгөөд энэ удаа бид бүхэн 2017 оноос 2019 оны хооронд 3 бүлэг дамнаж Anne with an E нэртэйгээр Netflix-ийн залуу үзэгчдийг байлдан дагуулсан хөлбрийг нь хүргэж байна. Киногоо эхлэхээс өмнө та нартаа нэг зүйлийн талаар дуулгая. Шинэ газар, шинэ орчин гэдэг нь хүнийг үнэхээр өөрчилдөг бололтой. Киноны манд Баатар Эн охин анх танихгүй газар ирээд айж бодолж явсан ч эцэстээ түүний эргэн тойронд гарч ирсэн шинэ хүмүүс, шинэхэн дурсамжууд нь түүнийг илүү өөртөө итгэлтэй хүн болгож өөрчлөх болно. Та ч гэсэн мөн Эн охин шиг шинэ газраар аялж, шинэ зүйлс мэдэрч, мартагдчихгүй адал явдалтай учрахыг хүсэж байгаа бол Easy Go агентлагийг зориорой. Easy Go агентлаг нь 2017 оноос хойш дэлхийн олон улс руу хэлний бэлтгэлд, их сургууль, виз, аялал болон олон улсын хөтөлбөрүүдээр зуужиж ирсэн бөгөөд саяхан би өөрөө Easy Go-оор зуушлуулан Филиппин улсад ирж хэлний мэдлэгээ сайжруулах зорилгоор суралцаж эхлэх байгаа лээ. Та нартай гэж хэлэхэд шинэ орчинд ирэхээр хүний бодол санаа хүртэл өөрчлөгддөг юм байлээ шүү. За тэгээд өөртөө хөрөнгө оруулалт хийж аялангаа мэдлэгээ хэлэх зорилготой хэн бүхэн Easy Go агентлагийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсч байвал description хэсэгт Facebook болон Instagram хаягийг нь оруулсан байгаа шүү. Сонирхоод үзээрэй. За ингээд бүгдээрээ улаан үст Эн охины адал явдал руугаа орцгоё. За ингээд хамгийн ихэнд бидний танилцах ёстой улсууд бол Марила Катберт болон Мэтью Катберт хэмээх эгчдүү хоёр үлээ. Тэд Канадын Эвонли хэмээх жижиг тосхны Green Gables гэх хэдлэн газартаа аж ахуй эрхлэн даруухан гэгчин амьдардаг юмсанжээ. Ер нь бол энэ хоёр маань аль аль нь хүнтэй гэрлээгүй нас дээр гарсан нэг аж. Нэг өглөө Мэтью дүүн гадагшаа гарах гэж байгаа бололтой хувц цунраа өмсөж аваад эгчтэйгээ өглөөний цай ууж байна. Марила эгчин түүнд хэлж байгаа юм. Ажил төрөл шалгамгай эрэгтэй хөвгтөл байх ёстой шүү тэргээд үг хэлээд байгаа бололтой. Удалгүй Мэтью галдэрэгний өртөөрөө хүлгийн зүг жолоо залж байгаамаа. Өртөөн дээр давхад очтол гадаа нэг жаахан охин өөрөө өртөөгөө юм яриа сууж ив. Тэр Мэтьютэй хідэн хором харц тулгардаг боловч мань нэр нэг л гайхсан шинжтэй бушуухан өртөөний байшин руу орж ижүүрээс би нэг хүү тосч авахар ирсэн юм аа харагдааг үз хэмээн лавлав. Гэвч тэнд ямар ч хүү байсангүй. Өртөөний жижүүр нэг охин л ирсэндээ яг гадаа сууж байгаа гэж хэллээ. Энэ үгийг сонссон Мэтью бүр толгоо нэрэж орхлоо шүү. Гадаа гараад нөгөө охинтой таартал охин өөрийгөө ий үсгээр төгсдөг Эн байна гэж танилцуулав. За Эн бол босс маш цовоо зэрэглэн нэг үг асуухад 10 үгээр хариулдаг сэтгэл хөдлөл өндөртэй гин цайлган нэгэн байх бөгөөд юу юуг л өөрийг нь өргөж авсанд чин сэтгэлээсээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлээд унлаа шүү. Мэтью бүр асуултын тэмдэг царайлан зогсох ба өртөө чаах цаг нь босон тул хөөхөн охиныг ганцаарнгийн тэнд үлдээж чадалгүй морин дэргэндээ суулгаад гэрлүүгээ авч явахаар боллоо. Гэрлүүгээ харих замд нөгөө Эн чин тасралтгүй яриа өрнүүлж нүдэндээ харагдсан ус ургамал навч цэцэг бүгдийг нь гайхан биширч жухмал уран зохиолын үг хэллэг дурж өгнүүлээд бүр моринд нь хүртэл нэр оноогоод өгчөж байх шиг. Мэтью угаас дуу цөөнтэй хүн бөгөөд ийм олон зүйлийг нэг дор ярьдаг хүн анхудаа л харсан бололтой. Гэхдээ охины байдалд огтхонч төвөгшөөсөнгөө харин ч зүгээр гүлээж явахаар хажууд нэг хүн 9 шидийн ярьж яваад байх нь таатай санагдаж эхлэв. Эн түүнээс би хитрхи юм ярьж байна уу? Тань төвхтэй байна уу? Хэмээн асуухад Мэтью хариуд нь за чи хүснээр л ярь дөө төвг утсыг малга гэж хэлээд Энийг тайвшруулна. Эн харин түүнд хандан та бол намайг ад үзээгүй анхны хүн. Би та хоёрын амьдралд гэрэл гэгээ нэмж хамаг чадлаараа туслана эдэргээд бүр зүрхэн чэйжэндээ багтаж чадсан баярлж байлаа. Үнэн хэрэгтээ Эн өнчин хүүхэд бөгөөд өмнө нь бүр 8 хүүхэдтэй айл зарслагдаж хэдэн жил зовж ирсэн ба тэр айлын эзэн Энийг зодож угаад зүрхэн зогсож Энч буцаад асрамжийн газар руугаа шилжсэн бололтой. Харин түүний дараагийн гэр бүл нь инхүү Катберт эгчдүүс болохоор болчихоо да яав. Тэдний гэртээ иртэл Марила Мэтьюг нэг жаахан охин дагуулад ирснийг хараад гүн цочрол орхон тэрэ. Тэгээд л энэ охин хин юм бэ? Хүү олж ирнэ гэсэн хаана байна вэ гэж шалгаж гарлаа. Мэтью эгчтэй өртөөн дээр ямар ч хүү байгаагүй зөвхөн энэ охин л байсан гэж тайлбарлана. Марила ч уурлаж би хатагтай Спенсерт илгээсэн цагталтаа зөвхөн хүү хэрэгтэй гэж маш тодорхой бичсэн шүү дээ. Хэмээн бүхэндөө. Ер нь бол андуурл гарсан гэж үзэж байгаа юм бах уу? Мэтью охиныг өмгөөлж ганцаарнгийн үлдэх зохимжгүй байсан талаар хэлэхэд Марила ихч даан чатуурхаж наад охиноо маргааш буцаа. Бидэнд охин биш аж ахуйн ажил туслах хүү хэрэгтэй гэд уурлаж байгаа юм. Саяхан л Диважинд ирсэн аятай баярлж байсан Эн түүний хэлхийг сонсоод бас л гүн чочирдож өөрийн мэдлгүй нулимс урсгаж эхэллээ. Намайг үлдээж гэлдээ би эмэгтэй ч гэсэн хар бүр ажиллах болохгүй сайн хийн гэд хамаг чадлаараа гуйдагч Марила чи өнөө шүндэ яах вэ эндээ хонь. Харин маргааш гэд буцна мэд үү гэж ирээд л ер нь санаа бодлоо өөрчлөх шинжаалах шүү. Эн түнд эмэгтэй хүүхэд ч гэсэн хүчтэй ажил сайн байж болдог юм гэж хичнээн тайлбарласан ч эгч үгүй гэсэн бол үгүй гэсэн харцаараа түүнийг жижигрүүлсээр байла. За тэгээд тэр өөрөө хоолны үеэр Эн бүр гунигийн далай хэд гуниглснасаа болоод бүр хоолойч чадалгүй унтахаар явтав. Энэ маань одоо шүнжэнгөө лөөлнө гэдгийг утгаар нь үзүүлэх байх та.
Хөөх юм. Харин дүү Мэтью нэгчтэй та энэ хүүхдийг бидэнд тусдын болохгүй гэж бодож байгаа ч гэсэн бид энэ хүүхдэд тусдын болж болохгүй гэж юу? Их сониуч цэрэглэн цовоо охин байна л шүү дээ гэд ятгах гэтэл Мэрилэ түнд үгүй л гэсэн бол үгүй. Би олон юм ярьдаг хүүхдүүдэд дургу. Буцаагаас өөр сонголт байхгүй шүү. Гэсээр тэдний яриа өндөрлөө. Дэд давхар өрөөс харин Эний ойлгохтул хатаж угаан сонсогдно. Маргааш өглөө Эн зүуд мөрөд шиг төсөөлөлтөд автаа зогсож байтал Мэрилэ орж ирээд түүнийг яаралтай юм баглаад буужрахыг шаардлаа. Удалгүй Эн цүнхээ бариад гэр доторхыг ажиглаа зогсож байтал Мэрилэ түүнийг хулгай хийсэн гэж сэжиглээд бүр цүнх идрийг нэгж гарлаа шүү. Гэвч дотроос нь Эн өөртөө дурсгал болгож авсан модны өвчрөөс өөр зүйл гарч ирсэнгүй. Ингээд нэг өдрийн дотор буцаагуулсан Эн маань зүгээр ч нэг өглөөний цайгаа уусангүй аяг тавгийг нь хураан хүнд тустай гэдгээ нотлохыг хичээсээр л байгаа. Удалгүй Мэрилэ түүнийг буцаах асуудлыг шийдвэрлэхээр авч явдаг. Явахынхаа өмнө Мэтью Эн тандан би чамааг уг нь үлдээсэй гэж хүссэн юм аа. Тэгээд хүн хөлсөөр ажиллах төлөвлөгөөтэй байсан юм аа гэж хэлэхэд Энийн сэтгэл нь хөдөлж намайг үлдээхийг хүснээ чинь мэтгэл над хангалттай гэж хэлээд түүнийг тэрвж салгас гүйцэтгэв. За тэгээд зам зуур Эн зогсолтгүй ярьсаар гол ус ургамал ногоо бүр өнгөрсөн амьдралгээд хавийн эмийг хамжимэн ярьсаар л байлаа. Мэрилэ харин түүнийг дуугүйхан сонсож байр байдлыг нь ажиглана. Удалгүйтэд хүүхд төршлөх цагаалга өгсөн хүн болох хатагтай Спенсерийн гэрт хурж ирлээ. Мэрилэ түнд бид охин биш хүү өргөж авах цагаалга өгсөн шүү дээ гэж учирлахад хатагтай Спенсер надад охин хүүхэд хэрэгтэй байна гэж дамжуулсан шүү дээ. Гэхдээ ойрхон нэг айл олон хүүхэдтэй учраас гэртээ туслах хүн хайж байгаа. Охиныг тэдний давжид үзэхүү гэх шийдэл гаргав. За тэгээд нөгөө айлд нь очтол айгүй ааштай байрын эмэгтэй нэх олон хүүхдүүдтэйгээ байх ба дэрэгдэн зогсоход хүртэл ямар их уур бухимдалтай байгааг нь мэдрэгдэж байв. Үүнийг харсан Энч айж имэн царайн цон хийж байгаа нь харагдана. Гэтэл гинтгэл Мэрилэгийн сэтгэлэн зөвлөрч Энийг тэнд орхилгүй буцаад аваад явахар боллоо шүү. Би байр байдлыг чинь харлаа. Дүүтэйгээ ярилцсны дараа танаад үлдээх хэсгээ шийднэ гэж хэлэх мөчтөд нь Эн маань баярсан сэтгэлээ нууж чадсангүй. Царайнд нь Мишель дотроо л явчлаа. Мэрилэ ягаад ч юм Энтэй олон цаг байсаар байгаад дассан байлгүй дээ. Ийм тамшиг газар үлдээгээд явах хатуу сэтгэлтэй хүн даанч биш болтой. Тэрээр Эн тандан одоохондоо чи 7 хоногийн турш туршилтаар манад байна шүү. Би чамайг үлдээх хэсгээ харан байж шийднэ гэж анхааруулав. Гэртэн буцаж ирсэн Энийг хараад Мэтью ч одоо түүнээс дутгааргүй баярлж байгаа нь харагдана. Гэхдээ л туршилтын хугацаа шүү дээ. Маргааш өглөө Мэрилэ Энийг сэрэхээр өрөөнд нь яваад ортол өнөөх нь байсангүй. Сандарсан Мэрилэ түүнийг юм хүн хулгайлаа зогцсон байж магадгүй шууд мөнгөн эдлээ бүртгэж тоолоод гадаа харахад Эн сайхангаар дахианы байрнаас өндөг цуглуулад гарч ирж байв. Энэ хоёр хөгшөнд одоо тос уулъя гэж утсан байх та чаваас. Удалгүй Мэрилэгийн анд найз хөрш айлын олон хүүхдээ авгаа Ричел Энийг сончход тэдний зочилдгоо. Гэвч Ричел шатаар бууж ирж Энийг харсан даруйда ясаар суусан нүүрэнд битүүсээ хөх дээрээс нь улаан үстэй ямар царай муутай амтан бэ хэмээн аль хэдийн сэтгэл зүйн хувьд эмзэг байгаа хөөрхөн охиныг маш хурцаар шүүмжлээд аялаа. Эн түүний энэ балмад занг төвч чадлагүй өдөөс нь та намайг яаж ингэж хэлж чадж байна? Та өөрөө тэгвэл бүдүүн бас бүдүүлэх хүн мэдүү гэд жоох юм байж бас ширүүн үгээр хариу яриад гомцсон сэтгэлээ барьж чадлагүй уйлаад гараад гүчглээ. Хизээ хойно Эн нэг юм буцаж ирэх ба Мэрилэ ч одоо түүнийг Ричел найзад нь муухай ааш аваар гаргасан гэж зэмлэж уучлахгүйг шаардаж байгаа юм. Гэвч Эн чинь бяцхан биедээ баймгүй зөрүүд зан гаргаж уучлахгүйгаас бусдаар яаж шийтгүүлсэн хамаагүй инээ тэрэ боловчлаа шүү. Мэтью оройн эсрүүцэл зарласан Энийг харагдаж уучлахгүйснараа доош ордгоо юм шүү дээ. Мэрилэг бодоод зүгээр хичээж байгаад уучлахгүйчгаа гэсээр ятгаж байна. Мэтью ямагт түүний талд байдгийг мань хүн мэдэх тул эцэстээ түүний үгэнд орж Ричелээс уучлахгүйхаар шийддэг ба маргааш өглөө нь Эн Мэрилэтэй хамт Ричелийн гэрлэг хүрээд очлоо. Тэгсэн нөгөө Эн чинь учиргүй Ричелийн өмнө сүгэрч суугаад л таны намайг сэвхтэй улаан үстэй туранхай царай муутай гэж хэлсэн чинь бүгд үнэн. Миний танд хандаж хэлсэн үгнүүд ч үнэн. Гэхдээ энэ бүгд миний буруу. Намайг уучиж өршөөгөө штэ. Гуйж гин гэд нилээн драматик уучлах байгаа болтой. Ричелд түүний энэ байдал итгэ санагдсан боловч өөрөө л энэ бүхний эхлэлийг тавьсан тул яалтчгүй түүнийг уучиж орхилоо. Ингэж нэг юм гол ажлаа бүтээсэн хоёр гэртээ буцаж иртэл нэг танихгүй хөө өвсний сарвчанд ажиллаж байгаа нь харагдана. Тэр бол Франц гэр бүлээс гаралтай Жеригийн хүү байх ба амбул олуулаад тул айлд ажиллаад ар гэртээ нэмэр болд юм баха. Харин Эн түүнийг өөрийг нь орлож чадах өрсөлдөгч гэсэн нүдээр хараад чи эндээс яваа. Чамайг энд байгаад байвал намайг хөөчих юм шүү гэд бас зандраад авч байна. Харин нөгөө Жерийг гайхаж Энийг яагаад ингэтэл уурлаад байгааг нэг л ойлгож өгөхгүй байлаа. Эн Мэтью дээр очиод хүүгийн талаар лавлахад Мэтью түнд маш тайвнаар хэлж байгаа юм. Миний нас явсан болохоор Жери аж ахуйн ажил туслаж байгаамаа. Мэрилэ ч гэсэн хөгшөрч байгаа. Чи гэрийн ажил туслаад байвал цаадах чинь ч гэсэн таатай санагдах байх гэж хэлв. Ийм зүйл сонссон Энч өөрийгөө тэдэнд хэрэгтэй хүн гэдгээ мэдрээд санаа намарч урам зоригтойгоор Мэрилэд туслахаар болдог. За удалгүй тэдний хөрш Уильям гэх хүн ирж ингэж байгаа юм. Танайх Даянагийн үеийн өнчин охин өргөж авсан гэсэн үнэн үү? Тэд цаашид найз нөхөд болж болох ч бид эхлээд тэр охиныг ямар шүү хөхтөө гэдгийг мэдхийг хүсэж байна гэж хэлж байна. Тэгээд Мэрилэ болон Энийг маргааш үдийн цай уухаар гэртээ өрөв. Мэтьюгийн санаа баг зэрэг зовнсон ч урилгыг нь дамжуулахаа илдгээр илэрхийлээд явууллаа. Мэтью найзтай болох эсхийг нь шийдэх урилгын талаар дуулахад Эн баярлах нь байтугай бүр дуугаар ачглаа шүү. Учир нь манай эн чинь үг яриа ихтэй зангаасаа болж асрамжийн газар нь бусд хүүхдүүдэд шоолуулж гадуурхагдж байсан юм байна л да. Шинэ хүмүүстэй танилцах найзуудтай болох тухай бодлууд нь түүний өнгөрсөн дэх таагүй дурсамжуудыг нь сануулна. За тэгээд айл өргөцсөн тул Мэрилэ ихч одоо Эн өхөнд санд мэднийг бараа өнгийн материалаар даашин зоож өгчээ. Харин Эн
хатуу дэг журамтай айлын хүмүүжүүлэлтэй охтуудтай уулзна гэдэг үгсээс болоод түгшиж өөрийгөө сайхан сэтгэл төрүүлж чадах хэсэгт маш ихээр эргэлзэж байв. Марила энэ хоёр Уильямд ирэхэд гэрийн эзэгтэй Элиза дэгжин хувцалсан хоёр охиныхаа хамтаар тэднийг угтан авч найрсгаар гэртээ урьдаг. Танилцах уулзалтын дараа Диана хоёр хамт алхаж байгаа нь харагдана. Эхэндээ нэг сон дуу хороогаад юу хэлэхээ мэдэхгүй бие бариад байсан бөгөөд Диана харин овоо урам зоригтой нөхөрсөх хүүхдээсэн тул яриа өдөж аажмаар ч тайвширч эхэлдэг. Тэдний яриа ядах юмгүй хоорондоо ойлголцож төд удалгүй яг л он удаан жилийн турш найзууд байсан юм шиг хөгжилдөж сүулдэ бүр үрд найзууд байцгаа идэргээд андын барилга хийчих шиг. Гэртээ буцаж ирсний дараа Марила охины өнөөдрийн бие авч явсан байдалд нь их сэтгэл хангалуун байлаа. Мань хүн Уильямын гэр бүлийнхэнд яалтчгүй таатай сэтгэл төрүүлж чадсан болтойдгоо. Марила айл руу явхаас өмнө ээжээс нь дурсгаж үлдээсэн үнт гоёл болох ингрийн тэмдэг зүүсэн байсан бөгөөд Энийг оролт болон ингрийн тэмдгийг нь өрөөрөө оруулж тавихыг даалгадаг. Гэвч нөгөө гоёлтон татагдаж толгой дээрээ тавиад өөрийгөө гүнж болгож төсөөлөд тоглоод эхэллээ. Орой унтах цаг болоход залбирлаа хийгээ сууж байтал Марила өрөөнд норж ирээд их л ноцтой царай гарган ингрийн тэмдэг маань хаана байна гэж асуутал буцааж байранд нь тавьснаа хэлдэг. Гэвч Марила Энийг гоёлыг нь хулгайсан хулгайчтай нэг дор амьд чадахгүй гэж буруутгана. Хичнээн сандал дээр нь буцаан тавьсан гэж учруулах боловч Марила даанч түнд итгэсэнгүй. Эцэст нь Марила ингэж байгаа юм. Хэрвээ чи үннээ хэлбэл чамаа үлдээ. Үгүй бол маргааш эндээс яваарай гэж туллахад айд сандарсан нулимстайгаар худлаа хэлхээс өөр аргагүй болж би гоёлыг чинь барьж яваад санамсаргүй усан дунгаачихжээ гэж хэлв. Үүнийг сонсон Марила бүр чихээр урлаж чи энэ гэрт үлдэхгүй хэмээн гэрээсээ бүр мөсөн хөөхөр шийдлээ. Зөндөө уйлж өвдөг сүгдэн гуйж гим зэмгүүдгээ тайлбарлах боловч Марила гаргасан шийдвэртээ бац өгсгөөжээ. Ингээд л маань маргааш мандах нарнаар галт тэрэгний буудлал руу ачигдаад явлаа. Хөөрхий Мэтью түүнийг гунигтайгаар ширтсээр хоцорлоо. Түүнийг явсны дараагаар хоёр хөгшин буцаад л уйдгартай дүнсгэр уур амьсгалтай болж байгаамаа. Өдөр нь Марила гэр зур хувц сунраа зэгцэлж байгаад гэнт сандлын зөөлөвчний завсраас цухах ингрийн тэмдэг олж харган дээрээ. Мань хүн зочирдож өөрийн алдаагаа ухааран шуутгал Мэтьюд хэрэг явдлын үнэн учрыг хэлэхэд Мэтьюч хор мөч алдалгүй морио унаад галт тэрэгний өртөө рүү давхлаа. Гэвч Энийн суусан галт тэрэг аль хэдийн хөдөлсөн байв. Үнэхээр харамсалтай. Анхнаасаа л энд итгэж үлээстэй хандах байсан юм да. Марила агч минь дээ. 2 дугаар анги. Гэсэн хэдий ч Мэтью Энийг олж авахдаа бууж өгөхийг хүссэнгүй. Тэрээр морио үлдээгээд морин тэргээр яваа танилуудтайгаа таарч замдан дайгдан Эний асрамжийн газар руу очихоор шийддэг. Нөгөө талд Мань асрамжийн газартаа хурж ирээд хамаг бараан дурсамжин сэргэж босгоор нь алхаж чадлагүй шүнжин ганцаараа гадаан сууж өөртөөгөө зөрчилдөнө. Харин гэртээ үлдсэн Марила Демил болон Мэтьюгийн араас санаа зовж өөрийгөө буруутгасаар л байлаа. Өглөө болоход сүү үргэж яваа нэгэн эрэхтэй асрамжийн газар турж ирэхэд Энийн сэргэлэн зан хөдөлж түүнтэй яриа өрнүүлэн найрч яваад галт тэрэгний буудлал руу хөрвүүлэхэр болдгоо. Мэтьюгийн хувьд ойролцоох тосгонд хурж ирсэн боловч завны тасалбар авах мөнгөгүй гараад ирсэн тул гэр бүлээс нь өвлүүлэн үлдээсэн цагаа зарж тасалбарын мөнгөтэй болохоос өөр сонголт байсангүй. Мань хүн цаг зарсан мөнгөөрөө тасалбар авахаар гудамжинд явж байтал тэр тэнд энтэй тун төстэй охин явж байгааг хараад араас нь очихоор ярлаа. Гэтэл манер санд мэнд явснаасаа болоод машинд хүргэж ухаан алдан унчлаа хөөрхий. Хэдэн цагийн дараа манер ухаан ортол нэг танихгүй газар танихгүй хүмүүс түн санаа тавьж яваа. Хүмүүс түнд ноцтой бэртэл авсан тул амарч байгаад яваа гэж зөвлөдөг. Мэтьюш тэрүүгийн үл тоон энэ дээрөө Эний араас хөлөг онгоцондоо амчин сухаар гарч одлоо. Маргааш өглөөний мандах нарнаар асамжийн газар үүдэнийхэд Мэтью мань довжоог дэрлээд унтаж байгаа юм чинь. Түүнийг харсан асрамжийн газрын ажилтан айж цочирдсан ч Мэтьюгийн үнэн учрыг сонсоод эрхлэгчтэй уулзуулахаар болдгоо. За тэгээд эрхлэгч ч гэсэн бүр амар ааштай авгаа бах ба охины тухай асуугаад тэр охин аль хэдийн өргөгдсөн гэж авлаа. Мэтью цочирдон дөнгөж өчигдөр усан онгоцон цуугаад ийшээ ирсэн гэж сонссон доо. Гэхэд нөгөө эрхлэгч авгаа. Өчигдөр гаднаас ямар ч охин энэ дэр ч хоноогүй гэд маш ууртаагаар хэлээд шазар татуу хийсээр алга болов. Сэтгэлээр унсан Мэтью яахаа мэдэхгүй тэндээс гараад явж байтал Энийг галт тэрэгний буудлын руу хөрөж өгсөн сүү үргэлтийн залуу ажилтан гэж таарлаа. Тэр хэлэхдээ өчигдөр энд нэг их яриа хөөрөө болсон бяцхан охин байж үлээ гэд тентгийн ажилтнтай яриа зогсож байваа. Мэтьюгийн чиг цортолсон түүнийг Эний тухай ярьж байгааг шууд ойлгохон тэрэ. Нөгөө талд энэ галт тэрэгний буудлын дээр малгайгаа тосцсон хүнээс хүн дамжин түүх зохиож ярьж өгöd явж байна. Бас нэг тийшээ явах галт тэрэгний тасалбарын мөнгө цуглуулж байгаа бололтой. Мэтью ч одоо улаан галзуун өртөөний хүлээлгийн тамхир оронгуудаа Энийг олж хараад нэрийг нь дутахад нөгөөх нь харин нүүр өгсөнгүй. Харин ч бүр ингэж байгаа юм. Та нар нөгөө ингрийн тэмдгээ нэг юм олоо юу? Дураа өрхөөр авчираад дургуугаа өрхөөр хөөдөг хүн чинь би бас биш. Одооноос би өөрөө мэдээд амьдрнаа гэд айхтар уурлаж байдаг шүү. Гэвч Мэтью бүх зүйл буруу ойлголт байсныг нь тайлбарлаж гэртээ буцаж ирэхийг нь гуйнаа. Ийхүү тэднийг өөр орондоо маргалдаж байхад нь хөндлөнгийн нэг хүн дундуур нь орж ирж Энэс тосомч хэрэгтэй эсгийг нь асуудал Мэтью тэгж шаардлагагүй. Тэр миний охин байгаа юм гэж хэлдэг. За энэ мөчтөл Эний сэтгэл нь хөдлөж тэрээр Мэтьюг чанга тэврэн авлаа. Ийхүү хингийнхээ сэтгэлийг ойлгосон хоёр маань хамтдаа гэрийн зүг гэдэн годон. Гэртээ уйлаа сууж байсан Марилаг морины янцгах чимээ салааруулах ба нөгөө хоёр нь ч хүрээд ирлээ. Гэхдээ Марила айгүй ууртаа гарч ирсэн ээ. Яагаад ингэж удаав гэж асууж байна. Мэтью зам зуур маш их ядарсан тул түүнд хариу өгөх тэнхээ даанч байсангүй. Дууг ууган шиг дотгош орлоо.
Энэ харин нүүрэндээ Мишель тодруулаад Мэрилтэй мэдлэгч Мэрила хүүтэн хүн эстагаар дахин уулзах таатай байна. Өрөөндөө ор. Удахгүй оройн хоол бэлэн болно гэж хэллээ. Эн түүний энэ байгаа байдлаас ажиглаад Мэрилэ намайг буцаж ирсэнд баярлахгүй байгаа болтой гэж бодон урамгүйхан дотгош ордог. Хоолны үеэрчдэд хоорондоо баг юм ярьсангүй. Дараа нь тэр Даяна найзтайгаа уулзаж сэтгэл санааг нь зовоож асуудлын талаар хуваалцдаг. Даяна хэлэхдээ Мэрила үнэхээр их чамд санаа зовж байсан гэж тайвшруулахад Эн хариудна. Гэхдээ тэр надаас уучлах гуйгаагүй штэ гэж хариулна. Удалгүй эдний тосгоныхны зугаалга болж бүгд л зугаацгаар цугларчээ. Манайхаар бол бараг сумын наадам шиг юм болж байна. Мэрила, Мэтью, Эн гурвыг ирэхэд хүмүүс өнчин хүүхэд өргөж авсан эдэргээ шивэр авир хийгээд байж байна. Дианагийн ээж бүр охиноо Энтэй уулзахыг энэ зөвшөөрсөнгөө. Хүмүүсийн яриа бүр улаам цайн Эн рүү чиглээд илт оромжлоод байсан тул тэрээр гомдож тэсгэлгүй ойроо цугтаад гүчлээ хөрхий. Мэрила харин түүний араас явж нууцаар үлэн суух Энийг олж аваад ингэж хэлж байгаа юм. Би чамайг гүтгэж түргэн зан гаргасан. Энэ бол миний уруу. Би маш их харамсаж байна. Гэсэн хэдий ч бидэнд иргэн ирсэнд баярлаа. Одоо бүхнийг шинээр эхлэе гэвэл чи намайг өршөөж болох уу гэж хэлээд өөчлөлт гуйсан харцаар Эн рүү хараад зэрэгцэн сухад Эн нулимсаа харчаад айж ухнаар түүнийг налан суув. Йоо за ингээд энэ хоёр маань эцэст нэг юм учраа боллоо гэж. Дараа өглөө Энийг гайхшруулсан нэгэн үйл явдал боллоо. Мэтью Мэрилэ хоёр албан ёсоор Энийг өргөж аван гэрүүлийнхээ ургийн дэвтэрт нэрийг нь оруулах шийдвэр гаргасан байв. Эн энэ бүхэнд бүр итгэж чадлагүй нүдэнтэй нулимстайгаар гарын үсгээ зурдаг. Тэр мөчөөс хойш тэр зүгээр нэг Эн биш харин Эн Кэберт гэх нэртэй болж байгаа юм шүү дээ. Ер нь л Айн Видни цувралыг үзэж байхад хүүхэд насны тэр гэгээн мэдрэмжүүд үнэхээр гоё санагдаа. Зуны амралтаа шинэ найзууд, шинэ газар, шинэ зүйл сурч мэдэх хүсэл яг л энэ дэлхий тэр чигтээ адал явдал мэт. Бодоод байхад хүүхэд насны дурсамжинд хамгийн тод үлддэг зүйл нь ямар нэг тоглоом эсвэл эд зүйл биш. Харин очисон, харсан газар ус, уулзаж учирсан найз нөхөд үзэж туулсан шинэ туршлагууд л байдаг юм лээ. Та ч бас хүүхдүүдээ яг тийм мартагдашгүй дурсамж бэлгэлхийг хүсэж байвал Easy Go-гийн энэ жилийн олон улсын хүүхдийн зуны кемпинг хөтөлбөрүүд яг одоо эсэлтэй авч байгааг дуулгахад таатай байна. Мөн зөвхөн хүүхдүүд гэлтгүү гэр бүл насан туршид зориулсан хөтөлбөрүүч байгаа шүү. Энэ зуны хүүхдийн кемпинг бүртгэл удахгүй хаагдах гэж байгаа тул сонирхож байвал амжаад бүртгүүлээрэй гэж зөвлөе. 3 дугаар анги. Удалгүй энэ сургууль явж эхлэх цаг эхэлж байгаамаа. Уг нь бол сургууль соёлд яваад шинэ найзуудтай болно гэж бодохоор сэтгэл хөдлөмж гадаа төрөх байдлаасаа болоод шоолуулна гэж бодохоор манай хүн нэг л өөртөө итгэлгүй болоод явчихж байгаамаа. Мэрила түүний санаа зовлыг анзаарч ингэж байгаа юм. Гадаад байдал чухал биш ээ. Арай дөмгөх юм санаагаа чилээдэг бай гэж хэлээд түүнийг тайвшруулахыг хичээнэ. За тэгээд сургуулаа олоод иртэл ашгүй Диана түүнийг халуун дотноор ухтан авч ангийн бос сурагчтай танилцуулнаа. Гэвч Жози гэдэг охин шууд Энийг нь өнчин хүүхэд гэж гоочиж уран зохиолын хэллэгээр ярьдаг эдэргээд шоолоод унлаа. Бусд нь ч бас түүний хэлсэн үгийг бүрэн ойлгохгүй хачин хүүхэд гэж бодноо. Диана харин найзаа хамгаалж "Эн ном унших дуртай. Тиймээс түүний үгсийн сан ийм баялаг байд юм" гэж өмөрөв. Нөхцөл байдал хэцүүхэн байсан тул Диана Энийг дагуулan гадагш гарч сэтгэлийг нь тайвшруулахыг оролдоно. Тэд байшин тойроод алхаж явтал сургуулийн цонхоор нэгэн сонин зүйл олж харлаа. Багш Филлипс, сурагч Приси хоёр нэг өрөөнд хамт их л дотн байдалтай ярилцаа зогсож байваа. Эн нүд салгалгүй ажилласныхаа дараа "Тэд удахгүй хүүхэдтэй болох юм шиг байна" гэж хэлээд Дианаг гайхшруулж орхив. Удалгүй Дианад түүний хэлсэн үгэнд нь хөх инээд нь хүрч огт инээлтсээр тэндээс явлаа. Завсарлагын цагаар бүх охид Энийг бүчиж багш болон Присигийн талаар сониучрахын асууж хэллээ. Эн ч эргэлзээнгүйгээр "Миний амьдарч байсан айлын эхнэр нөхөр хоёр тэгж ойр дотн байсаар л хүүхдүүд нь нэмэгдээд байдаг байсан юм" гэж хэлэхэд охид гэнт чимээгүй болж Энийг нэг л үл бүтэх зүйлийн талаар яриад байгааг нь анзаарч нэг нэгээрээ тэндээс яваад өгцөглөө. Дианад сандарч "Би энэ асуудлыг шийдэх арга олно" гэж хэлээд мөн тэндээс явлаа. Орой сургууль дарсны дараа Эн Диана хоёр хамт гэрлүүг алхах зур Диана хэлж байгаа юм. "Би чиний төлөө чадах бүхнээийнэ. Харин чи арай бага ярьдаг байх хэрэгтэй байхаа" гэж хэлээд тэрвэрлснээр тэд өөр өөрсдийн гэрийн зүг салцгаав. Гэртээ ирэхэд нь зочны өрөөнд хөрш айлын Ричл ирсэн байгаа нь харагданаа. Мэрилэ харин түүнээс "Сургуулийн эхний өдөр ямар байсан бэ" гэж асуухад Эн баяртайгаар "Яг л миний төсөөж байсан шиг гайхалтай байсан. Ийм сайхан орчинд сурах боломж олгосонд баярлалаа" хэмээн чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлв. Дараагийн өглөө нь Эн өөртөө алдаа гаргахгүйгээр дахин сануусаар сургуулийн зүг алхнаа. Гэтэл замд нь тэдний ангийн биелигийн хүүгэн гарч ирснэ. "Миний эгч Приси чамаас болж өчтөр шүнжэнгөө уйллаа. Чи ярих эсгүй юм а ярьсан. Муу золбин нохой" тэргээд Энийг сүрдүүлэн баг зодох нэ. Яг тэр үед нь Гилберт гэх нэртэй хүү гарч ирж тэнд юу болж байгааг нь асуухан тэрэ. Тэгсэн Гилбертийг харамгацаа Билли сандарч гяс тэндээс яваад өглөө. Гилберт Энээс хэн болохыг нь асууж лавалдагч Эн харин айсан чигээрээ humгүй хичээл рүүгээ яарна. Тэгсэн нөгөө Гилберт түүнийг дагаж явсаар хагаад бүр сургууль дээр нэрээд түүнд хаалга нээж өгч байдаг шүү. Дотор орсныхаа дараа Эн сандарсан чигээрээ "Уучлаарай, бас баярлалаа" гэд сая нэг юм нэр усаа хэлв. Харин ангийн хүүхдүүд нь Гилбертийг хараад баярлан угтаж холын аялал болон аавынх нь эрүүл мэнд хэр байгаа талаар асууцгаана. За энэ Гилберт гэх нөхөр чинь царайлаг илдэг нэгэн учраас октийн краш хөвгүүдийн бахархал ер нь энэ тосгоны одон юм байх уу. Тэгсэн хөвгүүд
нөгөө түүнээс чи яагаад энэ өнчөн охинтой цуг ирж байгаа юм бэ гэд бас хэрэг дурлаастай. Харин Гилберт тэдэнд тэр хаанаас ирсэн хамаагүй игдүүтэй хөөрхөн л охин байлээ штэ гэж хэлээд Энн хэр халтаасангүй. Энн харин тайвширхын тулд голын ирэг дээр очиод ганцаараа бодол автан сууж байтал түүний араас бус тохид ирээд хэлж байгаа юм. Хачаа охин минь чи Гилбертээс хол бай. Нэг ч үг сольж болохгүй. Яагаад гэвэл Руби 3 жилийн турш түүнийг сэтгэлдээ тээж байгаа мэдүү гэд авлаа. Хөөрхий тэгээд ямар ч гин буруугүй ээж Энн мань дахиад л ад үзэгдэх ба тэдэнд хандан би түүнтэй ямар ч холбоогүй танихчгүй цааш түүнтэй хизээч ярихгүй бүр харахчгүй амлая хэмээн цөгөрсөн байдалтай амлалт өглөө. Гэхдээ тэгээд нөгөө охтууд нь сайн нэг юм сэтгэл нь хансан бололтой түүнийг орхиод яв. Даяна сүлд нь үлдээд дахиад л хэлж байгаа. Би энэ асуудлыг намжаах ямар нэг арга бодноо гэж хэлээд яваад өглөө. Үүнтэй зэрэгцээд Мэриля Мэтью хоёр хүнсний дэлгүүрт Энни ангийн охины ээжтэй таарч ээжүүдийн бүлгэм дараа хизээ уулзаж зарсан талаар лавлахад нөгөө эмэгтэй нь шууд ингэж байгаа юм. Та нар Эннийг гэрээр нь хичээлүүлсэн дээр хөө тэр сургуульд явахад тохирохгүй хөлт болтой гэж анхааруулган тэр. За нөгөө багш сурагч хоёрын харилцан яриаг хэлснээс нь хамаг юм боллоо л доо. Энни ам ерөөсө болж өгдөг л дээ. Мэриля гайхан хүмүүс яагаад Энн тэгтлээ дургу байгааг ойлгож чадан юу ч хэлж чадахгүй гэлдэн. Энэ хоёр сургууль дээр сурагчтайгаа нэр холбогдсон багш Филиппс уран зохиолын хичээл орж байх ба Эннд бол ном зохиол гэдэг нь чухам сонирхолтой санагдаж байлаа. Бараг л анхудаа өөрийн дуртай зүйлээ олсон мэт мэдэрнэ. Эхлээд Диана шүлэг уншиж дараа нь Энн уншихулахад манай өмбөр шүлгээ арай л гүн сэтгэл хөдлөл дүр оруулалт хүсэл тэмүүлэлтэйгээр уншиж үзүүлэхэд ангийн хүүхдүүд нь бөөндөө парк хитл инээлдэж түүнийг хэтрүүлж хэмээн шоолдно. Харин Гилбертгүй л ганцаараа түүний уншлагыг боддоор үнэлж юундаа шооцоодог байна. Үнэхээр гайхалтай байна гэж магтлаа. Хичээл завсарлах үед Энн ангиас гарахад нөгөө од Гилберт чинь түүн рүү төхөж ирээд алин метр өгөх гээд байна. Тэгсэн цонхоор ангийн охид нь бүгд тэднийг ажиглаж шивэр авир хийлтэн. Энн харин хүүтнэр түнд намайг битгий даг, натаа битгий яар, чамаас ч миний амьдрал хэцүү болж байна гэж хэлээд явчихв. Гилберт харин юу буруу юуснаа ойлгохгүй гайхсан чигээрээ үлдэж байгаа маа. Энэ үеэр Мэтью хурш Ричлэнд очиж Эннтэй холбоотой ямар яриа гараад байгааг тодруулахар шийдтгээ. За нөгөө Ричл бол аль хэдийн бүгдийг нь олоод мэдсэн тул нэг нэгэнгүй өнгөтөр ярьж өглөө яхав дээ. Гэртээ буцаж ирээд тэр Мэрилитэй энэ талаар ярилцахад Мэрилиа урлан энэ охин биднийг 50 амьдруулахгүй юм байна да хэмээн бухимдна. Харин Мэтьюгийн хувьд уурлахаасаа илүү санаа зовж ингэж байгаа юм. Бодит асуудал бол тэрний юу хэлж ярьж байгаа нь бишээ. Харин тэр ийм жоохон хүүхдөөж яагаад ийм зүйл мэдэж байгаа юм бэ? Энэ насны хүүхэд ийм зүйл сонсож өсөх ёсгүй дээ. Тэр урд нь ямар гिचэн хүмүүстэй амьдарч хүнд хэцүү амьдралыг туулж ирсэн бол гэж бодохоор сэтгэл өвдөж байна гэж хэлдэг. Гүн нэрээ бас л хүний дээчүүдтэй мөн Мэтью ах минь. Түүний энэ үгс Мэрилэг мөн бодол автууллаа. Тэгээд их Присиг их багштайгаа нэр холбогдсон охины ээжтэй уулзахаар явдаг. Гэвч Присигийн ээж нь түүний гэртээ оруулахыг хүссэнгүй. Энник охиныхын нэр хүндийг гутаасан гэж уурлан танаахны өргөж авсан өнчин хүүхдүүдээс олж манай гэр бүл тосгоныхны элэг даг болж байна. Ийм хачин царай зүстэй ёс суртахуунгүй юм гэртээ авчирсан та нар л буруу гэж байдаг шүү. Ямар ч үе төвчээртэй байдаг Мэрилэ энэ үе тэсэлгүй дуугаа өндөрсөн байж. Эн үнэн зүйлийг хэлсэн бол ер нь буруугүй шүү. Өөрсдийнхөө хүүхдийг хамгаалахдаа бусдын нэр төр төрөх байдлыг гутаанд оромжлох хэрэг та нарт байхгүй шүү. Та нар түүнийг юу туулж энд ирснийг мэдэхгүй гэж хэлээд ширв татаад яваад өглөө. Ягаад ч юм баярлчлаа хөө. Энэ зур сургууль дээр нь юу болж байна гэтэл Гилберт чинь одоо уйдд юм уу яад юм бүр хичээлийн үеэр энтэй яриа өдөх гээд нөгөө л нэг альмаа барьсан хажууд нь сууж байна. Гэхдээ тэгтэл нөгөө 3 жилийн турш Гилбертийг крашлж байгаа охин тэднийг араас нь ажиглаад байгаамаа. Энэ уг нь хамаг чадлаараа түүнийг үл тоох гэж хичээх гэсэн боловч нөгөөх нь бүр шүлдсэн улаан үснээс нь татангуудаа луун гэж хэлэхэд нуурлан би чамтай юу ч ярихгүй гэж хашгираад бичгийн самбараараа царайлаг Гилбертийн нүр рүү хаг гусаад хаялаа. Бас л зэрлэг байгаа юм шүү. Гилберт харин уурлахын оронд инээмсэглэн эцэст нь чи надтай ярьлаа шүү дээ гэж хэлэхэд ангийн охид дотроо атаархацгаана. Энэ явдлын дараа Филиппс багш зөвхөн Эннийг буруутгаж самбарын урд гаргаад асрамжийн газраас чи ийм балмад занг сураа юу? Соёл иргэншилт хүмүүс бид ийм зан ааш аврыг төвчгүй өдрээд баг доромжлоод байдаг шүү. Энэ үеэр Гилберт амхандаа Эннийг өмөрч би эхлээд түүний өдөж хоргоосон юм аа миний өөрөө гэж хэлсэн боловч сурагчтайгаа нэр холбогдсон ууртай багш маань Эннийг шийтгэж хариугаа авахыг урьдл болгодгоо. За тэгээд ийм доромжлыг төвч чадлагүй Энн маань ангиас гараад гүгээ явчлаа. Тэрээр хам хурдаараа гэрийн зүг гүсэр орж ирээ шууд л Мэрилига тэрвч аваад уйлж эхэлнэ. Би дахиад хизээч сургууль явахгүй би бүгдийг нь үзэн ядаж байна гэж хэлэхдээ бөөн гомдын нулимс урсгасаар байв. Мэрилиа харин охиныг зөөлнөр тэрвч тайтруулахыг хичээнэ. За энэ хүртэл та нартай Энн Уйден цувралынхаа 1-р бүлгийн эхний хагасыг ярьж өглөө. Хэрэв та нарт маань улаан үст Энний туулж буй эдэртэй амьдралын түүх сонирхолтой санагдаж байгаа бол лайк болон subscribe дараарай. Та бүхэн цувралаа үргэлжлүүлэн үзэх хүсвэл комментээр санал хүсэлтээ илэрхийлээрэй. Бид та бүхний хандлт санал хүсэлтийг харгалзан үзэж уг цувралыг үргэлжлүүлэх хэсгээ шийдэх болно. Үргэлж бидний контентыг шимтэн үздэг та нартай маш их баярлалаа. Өнөөдрийн дугаарт 1 минутын кино аппликейшн хамтран ажиллаж байна. 1 минутын хугацаа чамд юу авчрах вэ? Энэ хугацаанд нэг киноны мэдрэмж авчирч чаднаа. 1 минут кино аппликейшн бол завгүй амьдрал зориулсан богино киноны шинэ үе юм. Ердөө 1 минутанд үйл явдалд нь автаж уйдах завгүй өнгөрнө. Хүссэн үедээ хүссэн төрлөө сонгоод ганц минутанд асар сонирхолтой шинэ түүхийг яриулаарай. Яг одоо Play Store болон App Store-оос 1 минут кино гэж хайгаад аппликейшнаа татаад үзээрэй. Яг одоо эхлүүл. Танд 1 минут л хангалттай.